ингээд дуграад байвал хүмүүс мундаг гэж эвэр ингэж гоё дуулахад бас гоё сонсогддог. Тэр чинь бас нэг юу авьяас байгаа даа шүү дээ. Тэгэхээр хүмүүс болохоор одоо шилбэл өөр янз янзын хүмүүс ингээд зөөлхөн ингээд гоё тэр чинь дотортой нюанстай ингээд дуулж байгаа дууг чинь биш эднэр ингээд нэг тийм галтай хоолол байвал амар гэж ойлгоод байдаг тий. Тэгээ эн чинь нийтийн дунд бас тийм одоо зөөлхөн янзын жанрууд орж ирж ингэ болно тийм. Ялангуяа бас танай рок бовтос байдаг тийм бас хагасаар ингэ дуулаад тэр нь ингэ бас гоё сонсогддог. Янзын хүмүүс уран бүтээлч хүмүүс өөрсдөндөө тохирсон дуугаа дуулахад л тэр гоё. Жишээлбэл би танай хамтлагийн дууг одоо яг гоё дуулж чадахгүй л байхгүй юу тийм. Одоо өөрөө ихэд миний нэг энхүлэрлийг бас яг гоё тэр хүн таалагдтал дуулж чадахгүй л байхгүй. Яг энэ шиг ингээл янз гэж би боддоо шүү дээ. Одоо дөөрийн мундаг дуучин одоо нэг нийтийн дууг бас гоё дуулж чадахгүй л байхгүй. Тийм баг тийм. Магадгүй. Ер нь бол бас зарим зүйл дээр санаа бол нийлж байна. За тэгэхээр ер нь шинэ жил гэдэг чинь бас өөрөө их гоё хөгжилтэй сайхан баяр. Ер нь баяр дундаас хамгийн сайхан. Мэдээж уран бүтээлч хүний хувьд гэх юм бол маш олон одоо оюутан байх цагаас ах эсвэл одоо маш олон байгууллага явуулах гээл шинэ жилийн арга хэмжээр очижсэн. Шинэ жилийн баярыг дагаад яагаад ч юм бэ бас нэг тийм хөгжилтэй хязгаарч мартагчгүй тийм одоо гоё дурсамжтай гоё фактууд байдаг шүү дээ ингээл нэг тий. Тиймэрхүү зүйлсүүд бас хэр тохиолж одоо юу гэдэг ингээл дууж уурж жахаад гид хөгжмөн унахч байдаг юм бол за энэ бол зүгээр захын шинүүд шүү дээ. Ер нь бол бас нэг би нэг юу ерөөсөө санаас гардаг юм. Оюутан багтаа 2 дугаар курстай багтаа нэг найзтайгаа тэр манай найз мань их тийм юу байсан байхгүй тийм алаа. Бас дуулдаг. Одоо тэгтээ өөд болцсон л доо зайлуул залуухан. Зарим хүмүүс бол мэдчихлээ баг. Тэр найзтайгаа би тэр ингээл нэг арга хэмжээндээр очсон. Яаж яг нээлтийн хийсэн байхгүй. Тэгээд битээр арын өрөөнд арцганалдаад нээлж байгаа тэгэл гарч очиод хоёулаа нэг попори гэдэг шүү дээ. Баахан дуугаар ингээл хийдсэн. Тэрүүгээр нээлт чи ерөнхийдөө албасны байгаа шүү дээ. Тэр амар албасны гараад ингээл нэгээл дуу яваал эхлээл найз дуулаад дараагаар нь би дуулсан чи манай хотлогч маань ингээд нэг хүүхэн учиргүй аваад ураад бүжгэлдэг аахгүй. Тэнгүүт нь чи одоо дөнгөж нээлтэн дээр юу сүрхий яаж яана гэдэг. Найз юм жак ингээд индүүний мөр гарцсан. Балаа. Тэгээд манай найз дуулж тэрийг хардаа гэдгсэн тэрийг харсан чинь би пис гэж инегээд нээлтэн дээр дуулж эхэлж байсан хоёр чинь байхгүй. Хотлын нээлтэн. Хүмүүс нь гайхаад шин чи ямар очтой битээр бүр инээдэ барьж чадахгүй. Тэгээд бүр инээгээд бүр юм айдалтай суулаа байгаа. Наач инехгүй арга алгалтай тийм гоё баяр болж байгаа чинь тэгээд индүүний мөртөө хувцтай нөхөр яваад гарч ин хинч хараад бас манай хөтлөгч байхгүй юу? Арганы хөтлөгч байхгүй юу? Зүгээр тэрүүгэнд ингээ байж байгаа хөтлөн үз тэр чинь бага мангар том индүүний мөртөөр нь очиргүй өмгтөө ингээ гутна. Савж унтлаа нэг тэгж бас сони юм а тийм. За тэгээд мэдээч хэрэг одоо шинэ жилийн баяр бол маш их одоо гоё бэлгүүдийг бол ялангуяа багтаа аав ээжээс л авч ирсэн тий. Одоо хамгийн мартагчгүй сайхан бэлгийг бас хэдэн онд авчээ. Тэгээ зөвхөн одоо юм ууттай бэлэг төсөж болохгүй шүү дээ. Ер нь бол аав ээжийн сэтгэл гэдэг бол хамгийн агуу өргөх төлөө ер нь яхаас буцааргүй байдаг тий. Тэгэхээр бас аав ээжийн зүгээс одоо хамгийн сайхан өгж исэн бэлэг тэр сэтгэлийн сайхан үгс тэр нь яг юу вэ? Одоо аав ээжээс бол дандаа нууттай бэлэг л иржлээс л та. Одоо зөндөө сургуулийнхаа үгийг хэллэгүүл яах вэ? Миний хамгийн санаанд сардгүй шинэ жилээр болдсон одоо бэлэг бол юу вэ? Соёл урлагийн сургуулийн оны шилдэг оюутан гэж. Тэнд чинь одоо зөвхөн манай ангид гэхэд л 50-аад оюутнууд байгаа шүү дээ. Бүгд л нэг мэрэгжилтэй. За тэгээд нөгөө анги гэх юм бол бас л 50-аад дуучид. Тэгээд нэгээс 4-р курсын бүх олон дуучид тэр жад урлагийн хөл одоо маш олон оюутнууд урлагт одоо учрах гол бэлдэл байж байгаа болсон тийм. Тэнд
бас нэг жил төгсөх жилдээ бас шинэ жилээр оны шилдэг оюутан гэж өргөмжлөл авсан gibi маш их баярлалтай сургуулийн. Тэр л ер нь ихгүй санагдсан да хамгийн үнэтэй. За тэгээ манай төр мантхан одоо 10 жил багтаа бас сургуулийнхаа шилдэг сурагч болохыг их бодож байгаа болж исэн байна. За мэдээж хэрэг оюутан цаг ахуйд бас тэр олон одоо аав ийнхүү ээж охтууд байгаа шүү дээ. Тэр олон мундаг одоо сайхан мундаг уран бүтээл сайхан дуучин болё гэсэн залууч дундаас ингээд цориож бас тухайн жилийнхаа бас шилдэг оюутан болж исэн гэдэг бол бас үнэхээр бахархгүй байхын аргагүй сайхан зүйл л дээ. Тэгээд урлаг гэдэг бол өөрөө маш хатуу тийм ээ. Ерөөсөө л тэд нар арын хаалах гэж байхгүй. Ерөөсөө л ард түмний нүдэн дээр байж идэг. Хин чадчих, хин сайн уран бүтээл хийж ин тэрийг ард түмэн үнэлээл ингээ аав явдаг. Мэдээж хэрэг жил болгон л соёл урлагийн их сургууль болон мөн одоо ижил төсөөтэй маш олон урлагийн хувийн ихтэй сургуулиуд байдаг шүү дээ. Энэ бол маш олон залуучууд одоо ингээд ялангуяа дуучин мэрэгчлэр бол маш ихээр төгсөж байгаа жил болгон. Тэр төгссөн болгон маань бол олон төрсэн сайхан уран бүтээлч болно гэдэг бол бас маш хэцүү тий. Тэгээд одоо бид нар бол ерөнхийдөө өөр одоо төрийн албаны хаагч ч юм уу тийм энэ үнзийн хүмүүсээс бол ялгаатай л да. Бид нар бол орой 5-6 гээд ажилласаа дарчихна. Заавал дарах хэрэгтэй гэдэг тийм. Тэгээд өглөө 9 цагаас 8 цагаас заавал очих хэрэгтэй гэж байдаг. Тэр оронд нь амралт их. Бид нарт л үгүй шүү дээ. Шөнийн 4, 5, 6 цаг өөр цайдсан ч хамаагүй шүү дээ. Бид нар тэр ажиллаа дуусгаж ижил амарна тийм. Өглөө 6 цагаас хүртэл дуулж суудаг ажиллах шүү дээ. Тийм шүү дээ. Одоо юу гэдэг нөгөө хичээлийн шинэ жилийн нээлт хичээлдээ хар өглөө өөр 7-8 гээл нэг сургуулийн гадаа мадаа дуулаа зогсож идэв шүү дээ. Бүр шөнийн 3-4 цаг гэж яхад унтж яхад басаар энэ айлар ороод дуулаадах гээл жишээнүүд байгаа шүү дээ. Одоо Монгол монголоор дээр явж байгаа чинь. Тэгэл одоо үгүй гэж болохгүй шүү дээ. Энд чинь ажиллаа хийж байгаа хүмүүс чинь тий. Тэгэл ороод дуулчаал эргэл бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр урлагийн одоо өндөрлөл ерөнхийдөө маш их цаг наргаа байдаг тий. Ер нь одоо дуучин хүмүүс ялангуяа дээрх үе одоо юу гэдэг суйсын одоо багш нар бол их ярина шүү дээ. Одоо дуулаач багш нар бол хоолоогоо маш сайхан гамнах хэрэгтэй. Ялангуяа яг бас манай би ч одоо тухайн нэлээ олон жилийн өмнө одоо пиано гэдэг бас нэг хөгжмийн сургууль байдагс. Бас манайх нь дуулаачтай. Бас суйсын багш нар их орж ирж маад хичээл заа. Мундаг профессор багш нар бас янз бүрийн тэр дуулах аргачлалыг бас авч тий янз бүрийн зүйлийг сурж мэдэж байлаа. Тэгээд тэд ярьдаг байхгүй их гой юм ирнэ шүү дээ. Ингээл ялангуяа ингээл Орсын нэг мундаг дуусны жишээг ярьдаг байхгүй. Продюснээс одоо гэрээсээ гараад продюснер ингээд шатаар буудаг гэж байгаа байхгүй. Тэгвэл нөгөө тэр өндрийн төвшөө атмосфер уур амьсгалаа тааруулаад нэг шатан дээр ингээд зогсдог гэж байгаа байхгүй. Жоохон хэдэн минут байж байгаа дахиад буудаг. Бүр тэгэж хүртэл хоолоо ингээд гамнаж ингэж явдаг мовдаг гээд үлгэрсэн юмуд их ярьдаг байсан. Энэ үед бол хоолоо гамнах гэдэг асуудал дээр би жоохон нийцдэггүй. Энэ хоолоо гамнаад байх юм бол гэхдээ энийг бас хоёр талтай тий. Гамна гэдэг чи одоо байнга ингээл халуун ногоо идэхгүй тий. Газтай муухгүй гэдэг ч юм ингээл хүмүүс тэгдэж штэ зарим. Тэгэл одоо өвдөчихвэ гэж тэгээд байх юм бол улам л өвдөд байх болоо гэж би боддог байхгүй. Би бол одоо яг багасаа ерөөсө тоохгүй хайждаг байсан шин. Халуун ногоогоо идэл тэр газ тондоо уугаад гарч өрөөл явж байгаа гайг боловч тэгээд бүр сурчдаг юм шиг. Тэгэхгүй болохоор үнзэг болчдаг. Бид нар чи ямар ч нөхцөл байдал юу ч тохиолдож болно шүү дээ тий. Сасан шуурганд суужгаад оройн очоод тэр газараа очиж тоглолцож болно. Тэгэхэд нөө хоолой чинь сөөчвөл нөө эмээ нэхэд байвал яг тийм үстэй тий. Нөө нэг арчилгаагаа нэхэд байвал хэцүү шүү дээ. Тэрийг чинь хаал хийж болохгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө ингээд чигээр ингээ хайчт. Яг хоо их хөвгчлээ ялангуяа оюутан цагийн явдал бол их хөвгчлээ шүү дээ тий. Одоо ингээл манай нөгөө студиучин бас яг суйсын артлын нөгөө нэг 3 давхар байшин бас байдаг. Тэгэл бас нэлээ олон үеийн дуучид ингээд төрж гарахыг бас ингээд харж илаа л да. Ингээд үеийн дуучдыг ингээд тэгэл суйс жаах ингээд оюутнууд орохдоо их гоё ордон шүү дээ. Эхний бэлтгэл курс 1-р курст бол тий. Бүгдээр аваарай тий.
нөгөө баг гавьт жүжигчин шиг л ингээд энэ тэнд явахаараа хоолоо молгоцоо. Тэгээд энэ тэнд баг суусын саясаас холдоогүй тэр гадаа нь баг зарим дуулж муулзагсаа тий. Тэгээд нэг зарим каракед орж ир бөөнөрөө дуулаад бид нар ч яг л байдаг гэсэн шүү дээ. Тий. Ерөөсөө сууйс таларчлаг бол дуучин бочлоо гэж бодож байсан байхгүй. Зүгээр л одоо нэг л их шал өөр л болчтой гэсэн. Би надад бол тийм тохиолж байсан. Би одоо утлаа ярихгүй. Тэгэл ангийнхантайгаа нийлээд тийм дуу, ийм дуу гэж яриад. Тэгэл ингээл нэгдүгээр курс, хоёрдугаар курс руу ороод ирэнгүүт л бас тиймэрхүү байж байгаа. Гурав руугаа ороод бас арай нэг сайн ч одоо бас нэг тийм юу үлээ эн чинь. Яг тийм. Тэнгүүд доод курсынх яг нөө бидний зүйл тогтсон шүү дээ тийм. Тэгэл багш магштайгаа ч бас тогтоо юм яриад яг ямар учиртай юм бэ энэ ч одоо тийм. Яг мэрэгжлийн вокал тавилан суулгана одоо яг мэрэгжлийн дуучин болно одоо ингээд ямар учиртай юм бэ гэдэг ингээд хоорондоо ярилцаад тэгэл нөө хүн дунд айр юмнуудыг шахаалаа гингүүт ахлуулаад сүлдээ төгөлдөр уур ингээ хэр өргөж. Төгөлдөр уур манай багш өрөөс өргөлдөг. Хайд багш төгөлдөр өргөлдөг байсан гэсэн. Тэгээ багш нар их сайн дээ. Тий, багш онцлогтой л дээ. Хоолойг нь өшөө дээшлүүлэхэд бол төгөлдөр уур доороос нь өргөлж байгаа хөрлөөд тийм шүү дээ. Тэр яг амьсгаагаа даруулж бол амьсгаа хөвлий рүүгээ даруулж ээж онгаа авуулчлаа л та. Багш нар өөр л дээ. Тэгэл соёлын сургууль ер нь бол яг үнэглэх төгсөх сүүлийн 2 жилдээ юм ойлгосон шүү дээ. Ингэж очиртай юм, ийм очиртай юм байна, ингэж дуулах очиртай юм байна. Дуулна гэдэг чинь бас нарийн шүү бас хүн болгон дуулаад байхгүй л те бас их нарийн тэгээд бас үнэхээр сайхан мэргэжлийг сонгож одоо ингэж маш сайхан амжилттай сайхан уран бүтээлч болж явж байгаад бас тэр матхтай бас баяр хүргэе. Өшөө их сайхан уран бүтээлүүдээ гарах бах. За тэгээд манай нэвтрүүлэг бол уламжлал ясаараа бас нэгэн зочныг бас урьдаг байгаа. Тэр зочин маань болохоор мэдээж шинэ жилийн баярыг бол өвлийн үгэнгүүгээр бэлэггүйгээр төсөөлөх аргагүй. Тэгэхээр бас хойд туйлаас нэгэн сайхан санта өвөө минь ирдэг байгаа. Өдөр болго ирдэг. Юугаар ирэх вэ тэгээ нөхөөс? Тэгэл янз бүрээр л ирдэг юм шүү. Тэгээ нэг мэтгэл ирсэн байх. Мохоогоор өдөр ирэх вэ яах вэ? Тийм тэгээ ямар ч бас өөртөө шинэ жилийн билгийг бас гардуул тий. За баярлалаа. За баярлалаа. Ямар цөмсөглөөд баярлалаа. Баярлалаа. Тийм. За тэгээд нэвтрүүлэг маань ч одоо бас өндөрлөх боллоо. Тэгээд бас хэсхэн хоромч гэсэн их сайхан хоёулаа хууч хөөрл уран бүтээлийн талаар мэргэжлийн дуучин үний бас юу боддог сандгийг бас ярилцлаа. Шинэ жилийн тухай ярилцлаа. Сайхан байлаа. Үзэгчтэй бас манай төр мандах маань сайхан шинэ жилийн мэдлэгээ төвшүүлэх бах тийм ээ. За тэгээд удахгүй гарах 2013 оны гал халуун баярын мэндийг хүргье. Тэгээд ол зомгтой сайхан жил болох байх гэж найдаж байна. Танай төлөө замд болно. Өөрчлөн болон бас шинэ жилийн баярын мэндийг хүргье. За баярлалаа үзэгчдээ. Тэгэхээр өнөөдөр бол 2012 дугаар оны 12 сарын 14-ний өдөр байгаа. Шинэ жил болоход ердөө 18 хоног үлдээд байна. Тэгээ өнөөдрийн зочин маань төр мандах байлаа. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчдээ.